За Манлай суманд 2025 оны аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3.9 тэрбум өртөг өгөхий 80 хүүхэдэн дотор байрны барилга баригдаад одоо 70% гүйцэтгэлтэй явж байна. Энэ 80 хүүхэдэн дотор байрны барилга баригдсанаар малчтын хүүхдүүд манаас 5 дахь орчинд сурч боловсрох. Манай малчт маань одоо хүүхдэд санаа зовлтгүйгээр хөдөө малаа маллах. Сүүлийн жилүүд бол одоо малчт маань нэг нь суман дээр сууж хүүхдэд хардаг, нэг нь хөдөө малаа малдаг ийм юмуд их ажиглаж байгаа. Хаянууд бас арилж бүгдээрээ бас санаа зовлтгүй малаа маллах. Хүүхд нь одоо бас 5 дахьтай сайхан орчинд сурч боловсрох юм боломж бүрдэх юм аа. Энэ хөрөнгө оруулалт маань боловсролын салбарт хийж байгаас мэдээ том хөрөнгө оруулалтын нэг. Бид одоо энэ 80 хүүхдийн байр ашиглалтанд орсноор хуучин дотор байраас багш ажилчдын болон төрийн албан багш амьдрах орон сууц болгож асуудал гарах зорилготой хийгээд байна. Энэ ажил бол одоо 26 оны одоо аймгийн төсөвт тусгагдаад ажил хэрэг болоо явна гэж найдаж байгаа.